Энэ удаагийнхаа дугаарт болохоор Японд ирээд 12 жил амьдарч байгаа манай соёл эрдэнэ манд миний урилгыг хүлээн аваад одоо ингээ оролцоод байж байна. Тэгэхээр соёлоо маань болохоор Сатаматын Сокод амьдардаг Токио хотын Адачи дүүргийн улсын эрүүл мэндийн даатгалт одоо ажилладаг юм эмэгтэй байна. Тэгээд бидний урилгыг аваад оролцох болсонд маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаараа болохоор ерөнхийдөө нэг 2 3 хэсэгт хуваагаад ярилцсан гэж бодож байгаа. Тэгэхээр юуны өмнө яг энэ дугаарыг сонсож байгаа хүмүүс байвал одоо яг эрүүл мэндийн даатгалтай холбоотой талаар мэдээлэл авах болно. Тэгээд дээр нь цэцэрлэгийн талаар бас цэцэрлэгт одоо дүүрэг куякшо шиякшо эдрийн үүрэг нь ямар байдаг, юуг мэдэх хэрэгтэй байдаг гэх зэрэг одоо яг анх ээж аав болсон эсвэл одоо хүүхдэд цэцэрлэгт оруулах байгаа хэм хүмүүст илүү мэдээлэл хүргэе гэж бодож байгаа. Тэгээд хамгийн сүүлийн хэсэгт болохоор соёлоотойгоо илүү татан танилцсанаа. Тэгээд яаж энэ одоо яг улсын байгууллагт ажилд орсон гэх мэтчлэн бас иймэрхүү нэлийн сонирхолтой яриа болно гэдэгт бол маш их найдаж байна. За тэгээд орой минь хүргье. Соёлоо минь. Орой минь подкаст урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө туршлага дээрээс үндэслээд өөрийнхөө туулсан мэдсэн удаас одоо шинэ ирж байгаа ээжүүдтэй хараахан Япон хэл одоо сурч амжааг байгаа ээж нартай туршлага хуваалцах олсондоо маш их баяртай байна. Тэгээд за шууд хоёлаа юу яа те угаасаа сүүлийн хэсэгт хоёлаа яг чиний яг хувь хүнтэй нэглүү туулж бас яриа болох учраас эхлээд эхнийхээ асуултаар шууд яриагаа эхэлчихье гэж бодлоо. За эхний асуулт маань болохоор одоо яг Япон улсад байдаг одоо цэцэрлэгүүдийн төрөл тэдний хоорондынх нь ялгаа нь юу нь яг юу байдаг вэ? Энэ талаараас жоохон эхлээд мэдээлэл өгөөч. Тэгээ Монголд болохоор улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг гэдэг хоёр цэцэрлэг байгаад тэгээд улсын цэцэрлэг нь бол зөвхөн хуваараа улсаас үнэгүй ерөөс ямар ч мөнгө төлөхгүй явдаг. Хувийн цэцэрлэг нь болохоор нэлээд өндөр үнэтэй ч юм уу скол тиймэрхүү ялгаатай л байдаг. Япон ч гэсэн хувийнх улсынх гэ байдаг. Гэхдээ тэр хувийнх улсынх гэдгээс илүү ялгаа нь болохоор одоо Йочин хойкуен гэд айгу том ялгаатай байдаг. Тэр хойкуен гэдэг нь болохоор яг одоо Монголынхоор бол улсын цэцэрлэг шиг өглөөнөөс орой болтол ингээд хүүхдийг харж өгдөг. Йочин нь болохоор өглөөнөөс ингээд өдөр хүртэл богино цагаар харна. Гэхдээ урт цагаар харвал нэмж мөнгө төлнө гэдгээрээ хамгийн том ялгаатай. Гэхдээ энэс илүү ялгаа нь бол хойкуен нь болохоор хөдөлмөрийн яам одоо хөдөлмөр хамгааллын яам гэж монголоор орчуулах уу, нийгмийн хамгааллын яам гэх үү, тийм яам нь хариуцдаг, ажил хийдэг ээж аавыг дэмжиж хүүхдийг харж өгөх тийм зорилготой. Нөгөө Йочин нь болохоор боловсролын яамд хамрагддаг, хүүхдэд боловсрол олгох, одоо бага насных нь одоо хүмүүжил олгох тийм зорилготой гэдгээр хамгийн том ялгаатай. Тэгээд дээр үеэс бол ингээд хойкуен Йочин нэлийн ялгаатай. Тэгээд сургууль орохдоо одоо айгүй их тэрэнд нь ялгаа гардаг. Йочинд явж исэн хүүхэд нь ингээд бүр ингээд сууд сураад хичээл хийгээд ийм болцсон. Хойкуен хүүхэд нь ингээд хоцрогцолтой байна ингээд яриа их байдаг гэсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хойкуен Йочины ялгааг ер нь бол амар багасгаад одоо нэлийн ойрхон болоод байгаа гэж би ер нь бол анзаарсан. Тэгээд LinkedIn-д одоо уншиж байгаа мэдээлэлээс тэгж анзаарсан. Хойкуен дотрооч дээр Йочин дотрооч дахиад ингээд төрөлтэй болоо явцдаг. Тэгэхээр яг юу хүүхдээ хойкуен Йочин сонгохдоо юу суурь алгаж одоо сонгоё гэд хайх юм бол одоо юу гэдэг энэ нь сайн, энэ нь муу болохоор ийшээ нь орвол гэдэг хариулт ерөөсөө байдгүй юм шиг надад санагддаг. Хүүхдээ яг л ингээд таарсан өөрсдийнхөө хүүхдээ өсгөх хүмүүжил олгох тэр үзэл бодолд чинь таарсан амьдралыг чинь хэмнэл таарсан тэр арга барилаа сонгосон хамгийн зөв юм болов уу гэж би боддог. Тэгээд хойкуен дотроо бол ихэнх хойкуенууд одоо ингээд ажил хийж байгаа ээжнэр дэмжиж байгаа болохоор ихэнхдээ ингээд нөгөө хүүхдийн олон урт цагаар аваад аав ээж нарт бараг дарамт баг гэх юм уу ачаал баг одоо янз бүрийн ивент арга хэмжээ болоход ихэнхдээ аав ээж нь оролцох шаардлагагүй ч юм уу
жил нэг удаа л одоо хоол хийж авч очих хэрэгтэй ч юм уу те. Ажил хийж байгаа л завгүй ээж нарт маш төлхөө маш тийм болсон тийм юутай байдаг. Яожийн болохоор нэлээд их одоо үйл ажиллагаа, тэ ивент, өдөрлөг янз бүрийн зүйлүүд зохион байгуулна, богино цагаар тарна, одоо тайфун ч юм уу те хар салхи ирэх ч юм уу газар хөдлөх үед гинт амрах асуудал, сургууль шиг амрах асуудал нэлээд гарна. Хойгон бол барагтаа болж ямар ч үед байсан ажиллаж идэг. Ээж нарын оролцоо, аав нарын оролцоо маш их хэрэгтэй болдог гэдгээр бас хойгоноос ялгаатай. Гэхдээ бас дотроо ялгаатайнууд нь болохоор хойгон шиг айгуу урт цагаар ингээд ажиллаад ажилтдаг ээжөөч их санжлахад боломжтой болгоцсон тийм яач юм ч гэсэн байгаа. Маш их ингээд боловсрал одоо тий хаан зүртэл заадаг ч гэдэг юм уу тий ингээд боловсрал тий юу тал дээр нь анхаардаг. Тэрийг нь сонгож ордог ээж намж байдаг бол чөлөөтэй тоглоод биеийн хөгжлийн тий оюун ухааны тэлэн би одоо айгуух тоглоод чөлөөтэй тоглоно гэдэг ийм үзэл бодолтой яач юм ч гэсэн байдаг болохоор яг л өөртөө таарсан өөрийнхөө одоо хүүхдээ өсгөх үзэл бодол амьдралын хэмнэлтэд таарсан тийм яач юм уу хоёргоос сонгосон зөв гэж би боддог. Тэгээд миний хувьд миний туршлага дээр бол би том хүүхдээ хоёргоонд оруулаад 2 настайгаас нь оруулаад сургууль хүртэл ингээд 4 жил хоёргоонд явуулаад бага хүүхдээ болохоор сая 4 сараас яочинд оруулсан байгаа. Тэгээд надад яг хоёргоон бол маш амар яг үүндээ өглөө өгөөл орой аваад би жилд 1 удаа хоол хийж өгж явуулсан. Тэгээд сургууль дээр болсон, цэцэрлэгээр болсон арга хэмжээ ивентүүд нь бол за жилд баг ганц байвал ганц 2 л байвал байна. Тэгэл бусдаар бол ерөөсөө ямар ч одоо үйл ажиллагаа болсон нөхөж амрах асуудал байхгүй. Ер нь бол ажил хийж байгаа ээж нарт маш нэмэртэй гэх юм уу? Ер нь бол айгүй амар байсан. Гэхдээ хоёр хүүхэд маань болохоор ингээд яагаад юучин сонгосон гэхээр хоёрын ингэдэг байхгүй юм. Ингээд өдөр 11:30 гэж хоолоо идчихэд 12:30-аас эхлээд унтах бэлтгэлээ хийгээд нэгэн үед унтаж эхлээд 2-3 хүртэл унтаад тэгээ босоод орд ирээ хураагаад ингэсээр байгаа 4 орчим болоод тэгээд нэг амттан маягийн мэдээд тэгээ оройн жоохон тоглоод тэгээ харих цаг болдог. Манай хүүхд тэгээд өдөр 2 цагаар унтчихаараа оройн ерөөсөө унтаж өгдөг бүр ингээд 11 болсон ч гэсэн унтахгүй ч юм те. Тэгэхээр бага хүүхдээ болохоор би өдөр унтуулах шаардлагагүй тийм цэцэрлэгт оруулъя гэд тэр нь бас манай гэрийн яг ойрхон байж таараад миний амьдралын хэмнэлтж таараад хүүхдээ өдөр унтуулахгүй оройн эрт унтуулад тэгээд өөртөө ингээд хүүхдээ би пүүл хөл бөмбөгтэй тиймэрхүү юмд явуулъя гэж бодож байсан болохоор тэр нь ч гэсэн таарсан болохоор би сонгоод хоёр дахь хүүхдээ яачинд оруулсан. Ер нь бол хамгийн том ялгаанууд нь ийм л ялгаанууд байгаа да. За тэгэхээр яг энэ хүртэл сонссон бол тэгээд ерөнхийдөө яг нөгөө энд дэдэг нөгөө ээж нарын группүүд те эмэгтэйчүүдийн группүүд дээр маш их тавигддаг асуултуудыг ерөнхийдөө би яг төөгээд нэлийн жоохон шигшиж хагаад соёлоод одоо ингэ тавиад яваад байгаа. Тэгэхээр энэ хүртэл сонссон бол яг энэ асуултын хариултыг яг бас хангалттай болов гэж бодож байна. Би ч гэсэндээ яг яочин гэхээр яг одоо манай шинэ нүүж ирсэн газарт гингүүд нэг айхтар байхгүй. Тэг өдөр унтаж чадахгүй гэхээр надаас эсрэгээр одоо яг нэг ээж аавын яг өөрсдийнх нь амьдралын хэмнэл ч юм уу юмнаас болоод яг сонголт нь хийж байгаа байхгүй. Тэгэхэнгүүт зарим хүмүүс болохоор юу гэдэг хүүхдтэй амар анхаарад тий анхаарч байгаа хүмүүс ингээд тэр яочин гэдгийг сонгоод анхаарахгүй бараг ингээд хаяад бараг л ингээл тий нэг мөрөөр нь ингээ явуулж байгаа хүмүүс нь хойгвэнийг сонгоод байгаа юм шиг бас зарим нэг ойлголтууд хариултууд энэ төр нэлээд уншигдчихсэн. Тэгэхээр тэрэн дээр бол бас арай үгүй байдаг юм шүү гэдгийг бол аягүй сайхан тайлбарлаж хэллээ. Тийм хандлага бас нэлээд харагдаад байдаг. Одоо айгуу тийм юуны одоо мөнгөний боломжтой хүмүүс нь яочин тэгээд сургуульд орохоор яочин хойгвэн төгсөн хүмүүсийн ялгаа амар байдаг гэдэг. Тэр бол сүүлийн жилүүдэд огт байхгүй гэж би боддог. Тэгээд гол нь хүн болгон өөр хүүхдээ өсгөх өөрийн үзэлтэй байгаа болохоор зарим нь хичээл амар сайнтэй багаас нь ханд сургаад тоо сургаад тэгээд сургуульд ороход нь бүр үнтэй тез шалгалт өгдөг хувийн сургуульд оруулна гэж байгаа бол тэр яочинээс ороод явах нь угаасаа зөв. Тэр айлын
хүмүүжлийн арга бол угаасаа таарж байгаа. Эсэргээрээ ажил хийгээд те би ажил хийх шаардлагатай надад хүүхдтэй гэртээ ингээд цаг угаасаа байхгүй л хойконд өгөөд явхад ямар ч асуудал байхгүй. Хойкон бас л те маш мэрэгжлийн маш сайн багш нар өдөржин хүүхдүүдийг заагаад сургаад ингээд эрүүл хөдөлгөөнд хоол бүх юм дээр нь маш гоё анхаарал ингээд явцдаг болохоор яг өөртөө яг өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө амьдралын хэмжээ өөртөө бүр таарсан хүүхдэд таарсан л яг тэргээл сонгох нь надад хамгийн бест гэж боддог. Тийм. Тэгээ яг яадаг бах те нөгөө хүмүүс өөртөө гадуур явж байхад нөгөө яг яочны ялангуяа илүү төлбөртэй ч юм уу те жоохон өндөр төлбөртэй гэж байгаа яочнуудын нөгөө дүрмд хувцс муцна айгу хөөрхөн тэгэл нэг жижигхэн гоё автобуснууд ирж аваал те тэнгууд энэ яг ингээд тусгай хүмүүс явдаг. Тэгээ хөрх юм миний хүүхд ийм юмд явж чадахгүй болчихлоо энэ тэргээд бас бодоод идэг гэж магадгүй те. Тэгэхээр тийм юм бол ерөөсөөж биш шүү. Тэгэхээр зүгээр л яг өөртөө таарсан гэр бүлтэй таарсан тэр сонголтоо хийгээрэй гэж манай соёлоо маань бас айгу гоё хэллээ. За тэгэхээр юу одоо цэцэрлэгт элсэх одоо үйл явц гэж нэг айхтар юм байгаа шүү дээ тий. Аха. За аль нь гэж нэг тусдаа ярих яг асуудал. Би бол яг яочны талаар надад бол үнэхээр мэдээлэл алга. Яг нөгөө баг хүүхдээ би 6 сартаагаас нь хойконд явуулж исэн баггүй юу? Нөгөө хүртлээ тэгээ явж байгаад нөгөөгээд сая л 4 сараас цэцэрлэгт орсон. Тэгээд ямар ч тач ер нь цэцэрлэгт Японд цэцэрлэгт элсэх үйл явцын талаар яг юм дэлгэрэнгүй мэдээлэл өгүүлнэ. Цэцэрлэгт элсэхэд болохоор би бас мэрсэр ээжүүдийн гөрөвтөр харж исэн элсэлтийн юм дээр нь юу өмсч очих уу яах уу гэх. Тэгээ монголоор л яг цэцэрлэг гэж асууж харыг аль нь юм бол гэдээ айгу бодож исэн. Би хойконд хүүхдээ одоо шокибо гэж 3 наснаас доош оруулдаг бүр ингээ яасэл гэх юм уу? Тийм цэцэрлэгт хүүхдээ оруулж исэн. Дараа нь зүгээр одоо сургууль өмнөх нас хүртэл явуулдаг тийм хойконд ч гэсэн тий оруулж исэн. Бас сая бол яочин ч гэсэн оруулаа. Ингээд харахад болохоор нээлтэн дээр хойкон бол ерөөсө жирийн л яг хойконоос хамаардаг гэж магадгүй. Гэхдээ ихэнх хойкон бол ерөөсө зүгээр 4 сарын нэгэнд хүнжил гоц бэлдсэн юмныг аваад өглөө очиод хүүхдээ хүлээлгэж өгөх байдаг юм бэлээ. Тэгээд яочны нээлт бол яг сургуулийн нээлт шиг нэлээд сүртэй гоё тийм болт юм лээ. Ээж нар нь кимоно өмсгөөд яслалын хувцас өмсөөд хүүхдүүд нь дөрөв туцаа өмсөөд тэгээд том зааланд дуулаад яг нөө сургуулийн нээлт шиг болт юм бэлээ. Тэгээд ер нь бол яочинд орохдоо юу өмсөх үү гэж ямар ч эргэлзэх хэрэггүй. Яслалын л нөгөө хувцснууд байдаг штэ. Пижак эсвэл бол гоё ийм альбан мэсний дресс тэгээ ингэртэй гоё цэцэг зүгээд тэг үсээ янзлаач юм уу те ингээд тэрэн дээр бол ямар ч эргэлзэх юмгүй. Би тийм асуултаас их зөндөө харж ирсэн. Тэгээд тийм хойконд бол ямар ч тийм ихэнх л ер нь хойконд тийм ах гэж ер нь бодож байна. Ер нь бол сүртэй тийм нөө нээлтийн ажиллагаа болохгүй. Би харин сая нөгөө багыгаа цэцэрлэгт оруулсан чинь за гайгүй л үдээ. Гэхдээ бүр яг юм костюм пижак ч юм уу тий. Бүр яг тийм бол өмсөөгөө. Гэхдээ яг нэг юм за бас арай бас юмыг яаж мэдгүй гээд яаж нэг сорооч болоод өмсцэн байсан. Цэцэрлэг гайгуулах гэж оцсон. Өмнөх яг цэцэрлэгтээ би бас тэгж бодоод тэгсэн чинь бүх ээж нар нь бүр амар яг юм костюм пижак ч юм уу тий. Яг тийм хаараа өнгийн сүт өмсчмсэн. Тэгээд ээж аамдар нь бүгдээрээ хоёулаа ирсэн. Амар сүртэй ирсэн байсан. Тэгвэл бас хойго ер нь бол нюэншки хийн гэх юм бол ер нь бол тиймэрхэн болно л гэж ойлгох юм байна. Хийн тэгж хэлсэн үү те нюэншки юм. Тийм тэгж нээлтийн ажиллагаа. Нээлтийн ажиллагаа гэж хэлсэн. Тэгэхээр л тийм байна л да. Би ч нөгөө багыгаа бүр нөгөө 0 настай гэдгээр нь цэцэрлэгт өвчсөн. Тэгээд юу тийм байхгүй зүгээр яг гоц муцаа барайл зүгээр ингийн хувцтай очвол хүүхдээ өчвөл явчихжсэн. Яг тэрэн шигээ тэгсэн бас өөр юм бэлээ. Гэхдээ ер нь л нэг цагаан цамт ч юм уу нэг ер нь жоохон тиймэрхүү маягийн байвал ер нь алдахгүй тий. Гэхдээ нээлтэн дээр нээлтэн дээр тэгээд бас ингээд би анзаараад байхад Монгол бид нар ингээд нэг жоохон альбан гоё юмд явахаараа үсээ айгүйх ингээд эндүүдэл сул ингээд задгаа тавиал айгуу намруулал явдаг шүү дээ. Япон ээж нарт би нэг ч тийм ээж ер нь харж байгаагүй.
За харсан ч айгу ховор үсээ ингээд заавалчгүй ингээд жоохон янзлаад нэг авчаараар авчдаг ч юм уу те. Жоохон ороодаг ч юм уу. Эсвэл бол бүр гоё шүлжээ дээр ингээд ап хийдэг ч юм уу ингээд тэгэж анзаарчихсан. Ер нь бол тий нийтээс хайвал угаасаа зөндөө гараад ирнэ. Хослтон дээр гэх юм бол тий тэрэн дээр бас жоохон яжнаар зүгээр артаа ингээд боохоос илүү бас нэг зүгээр ингээд доош нь ингээд унжуулах биш. Нэг жоохон тийм чимэг оруулаад тэгээ өгцөн зүгээр юм байл шүү гэж сахимаар байна. Би өөрөө сая алдчихсан болохоор тийм болохоор ер нь бол юу юм байна л та. Цэцэрлэгээсээ бас тий орон нутаг тий тэр юмудаас их хамаардаг. Дээрээс өгж байгаа нөгөө зарлалтай new шиг хийхгүйгээд тэр юмээсээ хараад тэгсэн дээр баг. Нилээн ер нь жоохон тиймэрхүү аль бие усны байх нь илүү ямар ч алдаа мадаггүй баг. За хувцсан дээр тийм байт юм байж. Ер нь яг цэцэрлэгт орох гэж байгаа хүмүүс нийтлэг. За чиний ажиллаж байгаа яг дүүрэгч болохоор Адачид бол нилээн монголчууд байдаг штэ тий. Адачид байдаг нэг монгол охин хүүхд цэцэрлэгт оруулах гээд байна. Яг уу? Яг одоо ер нь бол тэгвэл юм шиг санагддаг. Цэцэрлэгт Адачид дүүрэгч юм уу ер нь энэ хотын төвийн бүсүүд тэгээд канто энэ хүн ихтэй хотууд дүүргүүд бол ямар ч яочинл биш бол хойкын сонгоё гэд сонголт барагтаал ер нь хэцүү. Яг эхлээд өөрхөн одоо хүслийг бичнэ шүү дээ. Нэгдүгээрт би энэ хамгийн ормоор байгаа нэгт хоёрдугаар ч гэсэн бичнэ. Гэтэл тэндээсээ ер нь бол эхнийхтэй орох магадлал амар бага байдаг болохоор цаанаасаа сонгогдсон цэцэрлэгтэй л ер нь ордог болохоор бүр анханаас нь бүр төлөвлөе гэх юм бол бүр нүүхтэй анх тэр газар очихдоо л цэцэрлэгээ тоочглоод энд хүүхдээ өгнө ийшээ нүүе гэд тэрний харьяалт нь ороод тэгээд эртнээс хүүхдээ бүр зарим японочноор гидсэн байхаас нь хүртэл бүртгүүлдэг гэж ярьдаг. Тэр нь ч одоо харин төрөнгөтөнд л баг тэгээд нэг жил хүлээлгэнд байх учраас угаасаа эртхэн шиг л хамгийн байж болох хамгийн эртхэн шиг л бүртгүүлсэн нь угаасаа ормоор байгаа цэцэрлэгт орох магадлал чинь өндөрсөн. Тэгээд одоо цэцэрлэгийн хүсэлтэйг өгөн тэн дээр чинь ингээд оноогоор хорно штэ тий. Хамгийн өндөр оноо нь одоо аав ээж хоёр нь хоёулаа хүлтэй юм ажилтдаг. Орлого багч гэдэг юм тий. Эсвэл бол ганц бие ээж ажил хийдэг ганц бие ээж орлого багтдаг ч юм ингээд оноо өндөр эсвэл бол нэг хүүхдэн тэнд явдаг дахиад дараагийн хүүхдэд оруулах шаарч гэдэг юм. Тэгэнгүүт бас оноо нэмэгдээд ингээд явчихдаг. Энэ оноо өндөр байх бас чухал. Тэгээд одоо цэцэрлэгийн миний бас цэцэрлэгээ сонгоход одоо хамгийн чухал юм өдөр болгон тийм хүүхдээ бид нар за 0 сартаагаас 0 настайгаас нь өглөө гэж бодоход сургууль орчлон 5 жил зөөх болохоор зөөх тэр тий цаг за одоо зарцуулах цаг тий зайн яаж зөөх вэ? Ойрхон байх л хамгийн ер нь бол хамгийн том юу шалгуур гэж би бодод идэв. Тэгэхээр яг тэрийг сонгож чадахгүй ч бас хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор ерөөсөө нэгдүгээрт анх нүүхтэй л цэцэрлэг тоочлох, хоёрт болохоор хамгийн байж болох эрт дээрээ эртхэн бүртгүүлж авах. Тэгээ гуравт болохоор цэцэрлэгээ хамгийн ойрхон байж болох тий 5 жил хүүхдээ тийм 100, 3 жил 100 гэж бодож байгаа болохоор тэрийг нэгээс анхаарах. Энэ дээрээ анхаарах юм бол тэгээд дараа нь оруулсан дараа нэг харамсах нь арай бага. Тэгээд сэтгэл хангалуун хүүхдээ олон жил тэмцүү. Тэгээд би Чиба мужийн Мацто гэдэг хотод амьдарч ирсэн. Тэгээд тэр хот болохоор маш их хүнтэй. Токиотой залгаа хот учраас Чиба муж ч гэсэн маш их хүнтэй. Тийм болохоор цэцэрлэгийн олдсон нэлээд хэцүү. Гэхдээ тэр нөгөө хотын цаанаасаа тийм бодлого баримтлаад одоо хүлээлгийн хүүхдүүдийг 0 болгоно гэд улстай нэлээд бас амар тийм дээгүүр орохоор тийм цэцэрлэгийн хүртээмжийг нэмж байгаа тийм хот ахгүй. Тэгэхээр тэр хотын үед бол яг хөө ингээд би өөрийнхөө нэгт хүсэл өгсөн цэцэрлэгтээ хизээж орж үзээгүй л дээ. Тэгтэл ямар нэгэн цэцэрлэг заавал ордог ажил хийж ирэвэл ер нь бол яг хүссэн цэцэрлэгтээ ормоор байгаа л ерөөсөө яг сайн нийлээ дахиад автах гэдэг юм л та нэг тиймэрхүү юм дээр л анхаарах болох байхаа. Тийм дээ. Би одоо бараг нэг дугаар хийхдээ хэдэн удаа нүүсэн гэж яриад байгаа юм бөө мартаараа энэ нүгийг гэдэг. Сайн нөө хүүхдээ цэцэрлэгт оруулах энэ яг нүүж орох жоо газраа сонгохдоо би бас яг нэг цэцэрлэгт тоочглцсан байсан байхгүй юу.
Аха. Бүр ямар хөөрхөн би за яг л энэ л орвол тийм шүү гээл бүр бараг нөгөө нэг бодоод л бараг зөвлөгээл. Тэгээдсэн тэр цэцгэлд орч чадаагүй. Ирснээсээ ахуулаад байнга нөгөө хүсэлтэд өгөөлсэн сар болгоо өгөөл. Тэг юусоо ороогүй. Тэг 4 сард арайчтай орч хөлгүүдэй гэсэн. Тэгээд бас ороогүй. Тэг бүр шал өөр. Гэхдээ орсонд нь л баярлж байгаа л да ер нь. Тэг ямар тач ажил хийдэггүй. Одоо яг түрүүний чиний юун дээр би бас өөрийнхөө би жоохон хууль бус юм одоо ярина. Одоо нэг өөрийгөө жоохон нэг хууль бос юмаа яриад ер нь нэг юм асууад авчиж бодоод би яг ярих эсгүй гэдгийг бас сайн мэдэхгүй л юм. Гэхдээ яг иймэрхүү бодолт хийж байгаа ээж нар байгаа л. Ер нь угаасаа л ажил хийхгүй бол цэцэрлэгт орохгүй байгаа байхгүй юу? Тэ? Одоо хамгийн дээдлийн юу гэдэг хамгийн өндөр оног ер нь бол ганц бие ээж аав нар мэдээж эзэлж байгаа. Тэр хүний тэм хүмүүсийн хүүхэд нь бол баг 1-р байранд угаасаа л харах хүн байхгүй өөрөө ажиллахаас шаардлагагүй гээд номер 1 цэцэрлэгт бол асуулгүй ордог тий. Тэгэнгүүт дараа нь ээж аав нь хоёулаа амар уртцагаар ажилдаг завгүй байх. Тэр бол амар том шаардлагатай байдаг. Би нөгөө ажилгүй гэд бичээд өгсөн чинь цэцэрлэгт орохгүйсэн аахгүй юу? Тэгэхээр зүгээр өөрөө компанитай найзынхаа гуйгаад баг муу арга заагаа найзынхаа гуйгаад компанид нь ажиллаж байгаа гэд хуурамч одоо тодорхойлт авцсан байгаа хгүй юу? Тэгвэл яг би одоо энэ дугаараа бичиж байгаа өдөр гэхэрч би яг 2 дахь өдрөө одоо яг жинхэнэ ажилдаа л орсон. Тэгээ явж байгаа. Тэгвэл найзынхаа компани дээр болохоор ингээд ажилдаг гэдэг нэг тийм хуурамч бичиг баримт бүрдүүлээд тэгсний эцэст манай хүч цэцэрлэгт орж байгаа байхгүй юу? Тэгээ би одоо яг баригт одоо за ингээд цэцэрлэгээс ажиллаа солилцсон гэдээ би одоо цэцэрлэгт мэдүүлэх гэж л байгаа л да. Эх 7 хоногоос. Тэгсэн байхад юу гэдэг нэг хайтар хууль зөрчүүл намайг янз бүр бариад авчихгүй бах тий. Юу гэж бодож чинь энэ дээр яг дөрөх яаж барих бол би яг нөгөө нэг хойко кад нь ажил үзэг болохоор яг яадгийг сайн мэдэхгүй л байна л да. Тэгтээ яг одоо яс тамга тэмдэгтэй тий компани бичиг тэгээд бас гайгүй байлгүй дээ. Одоо чи өөр бас яг жинхэнэ ажилд ороод тэрийгээ сольчих юм чинь. Харин тийм. Тэгэхээр яг үнэхээр ажиллахаас шаардлага одоо юу гэдэг өөрөө ч бас яг ажиллах шаардлагатай одоо юу гэдэг угаасаа л бид нар чинь эмээ өвөө гэж байхгүй юм чинь хүүхдээ яг л цэцэрлэгт өгчиж ядчил ажиллаа хайна штэ тий. Тэгэхээр тийм гадаад хүмүүс ч юм уу зөндөл байгаа л байх гэж бодож штэ ер нь. Тийм бах тий. Тэгэхгүй л бол бас нөгөө ажил хийж ээж орох хэрэгтэй байдаг тий. Энэ эмэгтэйчүүд ер нь бол тэгэл бүгдээрээ full time ажиллаад байх боломжгүй эмэгтэйчүүд бас зөндөө их байгаа болохоор ажил дараа нь орцсон бол гайгүй л байлгүй гэж бодож яг баг тий зүгээр штэ гэж яг амлж мэдэхгүй л юм л да. Хойкод нь ажиллаж үзэг болохоор. За ямар ч тач би нэг өөрөө ингээ яваад үзээтэй манайхаа тий. Бүр арга ятгаад гэтээ би өөрөө ч гэсэн яг нөгөө амар олон сар гэртээ байцсан угаасаа ингээд тэгвэл сэтгэл зүйн хувьд ч гэсэн ер нь жоохон хэцүү болж хэлсэн л дээ зүйлдээ. Тэг хүүхэд ч гэсэндээ надтай өдөржингөө байхад ямар ойлог гэх юм ч одоо хайшин. Гэтээ ингээл улам нялхраал эрхлээл тий. Яалтчгүй би ч ажил хийж нийгэмших ёстой. Энэ хүүхэд ч гэсэн нийгэмшихгүй бол болохгүй болчлоо гэж бодогдоод ийм аргыг бол хэрэгэлсэн байгаа. Тэгэхээр юутайч гайгүй даваад гарчих байх. Бүр арга ядлаа гэхэд яг уу ингээд явчаад байгаа шүү гэд хэлчих үү яа тий. Тэгэхээр ер нь бол цэцэрлэгт эхлээд орох жаал угаасаа бүгдээрээ ажил хийдэг байх нэ. Тэгжиж тэгээ нөө цэцэрлэгээ сонгох дээр ч гэсэндээ манай соёлоос түрүүн хэлсэн шүү дээ. Угаасаа л хамгийн ойрхон амар хэцүү биш амар ер нь бол хамгийн чухал. Яг тэгвэл бороотой өдөр бол одоо хамгийн хэцүү байдаг штэ нөгөө ачаа гаавал тэгээ хүүхдээ зөөвөл нөө дугуймгуутай явдаг бол тэгэхээр бас нөгөө нэг Японд ирээд удаагүй хэрний Японы сайн мэдхгүй тэгээд за ажил хийхгүй л бол цэцэрлэгт орох боломжгүй юм байна гэдээ бас зарим их бодож магадгүй тий. Ажил хийхгүй ч гэсэн Йочинд бол ямар ч юугүй хамаагүй оруулж болно. Йочинд бол заавал ажлын бичиг
шаардахгүйгээр ерөөсө 3 нас хүрсэнд л бол ямар ч хүүхэд хүсэлтээ гаргаад өгч болно. Яочинээсээ мэдээж хамаарат ярилцлага аваад эхлээд анкет аваад дараа нь хүүхдүүд аав ээжтэйгээ гуруулаа хүүхэд нь сууж агаад ярилцлага өгөөд тэгээд тэнцдэг тийм яочин юм байна. Зарим нь бол бүр ингээд өсөлт өгсөн хүн болгон ордог яочин юм байна. Ингээд янз бүр. Тийм болохоор одоо нөгөө нэг 3 наснаас дээш хүүхдүүд хойгоо үнэгүй болсон болохоор яочинд орсон ч гэсэн нэг хоолны мөнгө гээд нэг 5,100 хойгоо ч гэсэн адилхан шүү дээ. Тийм л мөнгө төлөөд хүүхдээ яочинд өгөх боломжтой болохоор ажил хийхгүй ч гэсэн тэнд өгөх боломжтой шүү гэдгийг бас хэлэхгүй бол гэж бодлоо. Тэгээд яг юу юм ажил хийдэг ч гэсэн тий богино болохоор тэр богино цагийн хугацаанд ажил хийж бас болно. Эсвэл жоохон урт цагаар хийгээд одоо ихэнх ер нь бол бараг бүх яочин гэж хэлж болох хаа. Урт цагаар үргэлжлүүлж авч болдог болсон. Тэр мэдээж нэмэлт төлбөр төлнө. Тэгээд тэр төлбөр төлөх тэр хугацаанд болохоор яочин одоо дасгал ч юм уу бүжиг ч юм уу одоо юу хөгжим те төгөлдөр хөгжим заавдаг тийм яочин юм байна те. Тийм юу бас ингээд оруулж болно. Энд болохоор одоо хэрвээ ажил хийдэг байх юм бол тэр нэмэлт төлбөрөөс ч улсаас хөнгөлөлт бас өгдөг. Тийм болохоор ажил хийхгүй бол цэцэрлэгт оруулж болохгүй юм байна гэж бодоод хүүхдээ заа гэж бодож бас болохгүй байх л та. Энэ одоо ер нь бол яочин байх юм бол одоо заавал ажилтай ажилгүй орно гэдгийг аягүй сайхан хэлж өглөө. Одоо дүүрэг гэд нэг газар нь шүү дээ. Одоо цэцэрлэгт орно орохгүй гэдгийг шийддэг нь цэцэрлэг нь шийддэг юм уу, дүүрэг нь шийддэг юм уу гэдэг асуултууд бас аягүй их байдаг юм билээ. Одоо тэрийг болохоор угаасаа тэрэнд бол цэцэрлэг хамаагүй байдаг бах те. Тэр тал дээр бас жоохон гой зөвлөгөө өгүүлнэ. Тэгээ ер нь бол хойгооны хувьд бол ерөөсөө дүүрэл шийдэх юм билээ. Тэгээд дүүргээс хэрэг зөвшөөрөгдсөн энэ цагийн хугацаанд одоо хүүхдээс аав ээжийн ажиллах цагаас нь хамаарат 15 цаг хүртэл 8 цагаар ч гэдэг юм ингээд зөвшөөрлөн гарна. Тэр зөвшөөрлөн гарах юм бол тэгэл тэр цэцэрлэгтээ угаасаа явна. Тэгэхээр цэцэрлэг бол нэг шийддэг. Яочийн үед бол мэдээж яг цэцэрлэг нь шийднэ. Цэцэрлэг нь авах авахгүйгээ өөрсдөө шийдэх болохоор. Тийм болохоор тэр одоо орох ч байгаа цэцэрлэг чинь хувийнх байна. Одоо хүмүүс аягүй төвчсөн байдаг шүү дээ. Хувийн цэцэрлэг юм уу, улсын цэцэрлэг юм уу гэд Монгол шиг мэдээж хувийнх байгаа, улсынхч байгаа гэхдээ угаасаа дүүрэг шийдэх болохоор тэр ер нь бол нэг хамааргүй гэх юм уу? Хамаарлгүй бид нарт дүүргээс л шийдэгдэл орч чадчихлээ өөрөө ч ормоор гацалж орч чадчихлээ тэгээд төлбөрийн үед мэдээж гэр бүлийн орлогоос хамаардаг. Зөвхөн нөхрийн биш гэр эхнэр нөхөр хоёрын жилд олж байгаа орлого тэгээд хэрэг татвар төлж байгаа тэр татварынхаа хэмжээс хамаарат шатлалтайгаар төлбөрүүд нь өөрчлөлтөд явдаг. Тэгээ 3 нас хүрэнгүүт бүх хүүхд үнэгүй гээд саяхан 19 оноос илүү шинэ хууль гараад бүх хүүхд үнэгүй болсон. Гэхдээ сар болгон хоолныхоо мөнгийг л төлнө гэх тийм хуультай байгаа. Тэр нь бол яочинч хойгоо хоёулаа адилхан тийм болсон. Гэхдээ хойгоо яочин бол яг нөгөө урт цагаар өгөх юм бол жоохон мөнгө нэмэгдчихнэ. Гэхдээ бас ажил хийдэг бол улсаас тэрнийхээ дэмжлэгийг авчна. Тэгээд ингээд нэг иймэрхүү төлбөрийн хувьд бол тэгвэл нь одоо цэцэрлэг яг хойгоо дээр л яри гэж бодлоо л доо. Ерөнхийдөө бол яочин өөрөө шийдвэрээ гаргацдаг. Яг ойр хавьд нь үнэхээр яочин боломжийн яочин байх юм бол бас боломж бол нэлээд байгаа юм байна те. Яг нөгөө хойгооны хувьд болонгууд одоо постн дээр их явдаг юмнууд бас нэг асуулт байна л та. Тэрнээр юу гэнгүүт цэцэрлэгийн багш ч юм уу те. Цэцэрлэгийн захирал багш гомдол байх юм бол тэрийг шууд дүүрт очиод хийл. Тэд нарт хариуцсан тэр яг хэлцэд нь очиод хийлчих. Тэд нар шийдээд өгдөг гэдэг зөвлөгөөг айгүйх одоо ээж нар биендээ зөвлөсөн юмнуудаас их байсан. Тэгэхээр ерөнхийдөө юу гэдгийг одоо яг цэцэрлэг тийм үү багшд ч юм уу те гомдол хүсэлт санал хүсэлтээ гаргахтаа ер нь яг дүүрэгт хамаатай байд юм уу тэр нь ер нь. Тийм ер нь бол дүүрэгт хамаатай юм шиг санагдсан. Би бас нөгөө ингэжсэн анх 2 настай байхад нөгөө охин цэцэрлэгт өгөөд тэгсэн чинь хүүхд маань тэнд ерөөсөө тасахгүйсэн. Тэгээс нөгөө цэцэрлэг сонгохдоо жоохон яриа маань нөгөө өмнөх рүүгээ жоохон холбогдох байх. Одоо цэцэрлэг сонгохдоо гэрт чи мэдээж ойрхон ингээл олон цэцэрлэг байла альмд нөхөө гэж бас зарим хүн сонгож
сонгохдоо ингээл хэрэгэлсэн шүү дээ тий. Тэнд нь болохоор бас ер нь Япон хүмүүс ч гэсэн айгуух зөвлөдөг нь мэдээж нэг гадаа орчинтэй гадаанаа гоё тоглох талбайтай байна уу талбайгүй байна уу хэрэг гоё том байрлагатай тий дотроо хүүхдгүү чарайж чадах юм уу гэд тэрнээс гадна багш нар нь хэрэг гоё нэмсгэлээд тий хэрэг гоё харьцаатай байна. Заавал ч өөр нь бол сонгож байгаа цэцэрлэг очиж үз гэж их зөвлөдөг юм байлээ. Тэгээ очиж үзэхэд багш нар нь хүүхдүүдтэйгээ хэр харьцаж байна. Хүүхдүүд нь багшаас амар айгаалтай ингээл бинжгүнэл багш нар нь айгүй юм хүүхдэн харцтай нэмсгэлэхгүй тийм байна уу гэд. Тэгээ би яг анх огсон цэцэрлэгтэй болохоор яг ингээд цэцэрлэгт орчлоо гэл ингээл айгүй баярлал юу ч бодохгүй ингээл ороод очиад очиж үзэж мүзгч юм байхгүй ерөөсө тэнцлэн гээл оролцсон. Тэгсэн чинь ингээл орсноос эхлээд багш нь ингээл хүүхдүүд рүү амар хашгираал залуухан багш байсан байхгүй. Тэгэл бүр гайхаад нөө Японоор ингээд амар хашгирч машгирч байгаа нэг ч нэг харж байгааг болохоор амар санаа харагдал. Тэгээд ийм л эдэм бах гэл. Тэгэл охин маань ороод ерөөсө тасаагүй тэнд бүр ингээд 2 сар явсан. Бүр ингээд уйлаалсан. Өдөр болгон уйлаад. Тэгээ сүүлдээ нэг өдөр бөхсөн дээр амар том юм хөхөрсөн соргитой ирээд тэгээ тэрийг ингээд яаж харсан ингээд гараар ингэж барьж чаад чимгсэн тийм сорив шиг харагдаад байсан байхгүй. Тэгээд тэрэнд бүр нэлээд хүн айгүй шок болд юм лээ. Тэгээд тэрийгээ дүүргийнхээ хүнтэй очиод уулзсан. Тэгээд ингээ хүүхд маань ийм болоод ирсэн. Ингээ цэцэрлэгээ солимоор ингээ тэгсэн чинь за тэгвэл энэ гомдлыг чинь ингээ гомдол цэцэрлэгтээ гаргаад ингээ бүр ингээ хэрэгээ ингээ яагаад явах уу гэхээр бид нар хийх хүсээгүй зүгээр л цэцэрлэгийг нь солиод өгчих гээд хайсан. Тийм болохоор тийм гомдлоо бол мэдээж дүүрэгт очиод ярихад бол асуудал байх. Одоо манай амьдарч исэн газрын дүүргийн ингээд нөгөө хан дээр ингээд цэцэрлэгийн багш ажилд авна. Цэцэрлэгийн багш нарын цалин ерөөсөө нийтээр одоо 30,000 yen нэмнэ гэдэг ингээд зар яа одоо сургаад авна те бүр ингээд сургуульд нь сураагүй бол сурахт нь дэмжлэг өгнө гэл ингээд дүүрэн тийм зар байдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол сургууль цэцэрлэгийн холбоотой юу дүүрэгтэй угаасаа нэгт холбоотой гэж ойлгосон. Харин тийм те би бас багыгаа айл нь гэхдээ хаа очиж яг тийм юмтай ерөөсө тулгараагүй юм байна. Яг нөгөө нэг очиж үзэж яг тэр нөгөө нэг цагаа тавлаа те яг сонирхож байгаа цэцэрлэг рүүгээ цагаа тавлаад би ингээ очиж үзсэн юм аа. Хүүхдээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ яриад хэлэнгүүт угаасаа амар чөлөөтэй байдаг шүү дээ те. Очиж үзээд би бас яг тийм одоо гэрээ ч гэсэндээ одоо сонгохдоо ч амьдрах газраа тэр сонгохдоо яг нөгөө нэг ингэж очиж биеэр очиж энергийг одоо ч мэдрэх дуртай гэх юм уу. Тийм ер нь бол яг тэгсэн. Тэр нь л амар зүгээр тэгээд цаанаасаа яг нэг тийм онцгүй байхаараа яг л нэг онцгүй юм болтдог шүү дээ. Тий. Яг тийм яг тийм тал дээр би айгүй хаширсан. Тэгээд ер нь бол дараа нь оруулсан цэцэрлэгүүдэд айгүй очиж хараад багш нартай нь уулзаад яриад миний яриг сонсож гин үү те ингээд хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа нь хэрэг хүүхдүүд нь харснаас нь л харахад тэнд явж байгаа хүүхдүүдийг харахад мэдэгдэн шүү дээ. Тэгэл сүүлд орсон хоёр цэцэрлэг нь хоёулаа ингээд бүр хүүхдүүд нь багштай ингээд нэг нь өөр дээр нэг нь мөрөн дээр нь суцсан инээд ингээд нүүрнээс нь цацарсан багш нар нь ингээд зөөлөн дуугаар хүнтэй ингээд нүүр тулаа харьцдаг тийм байсан болохоор ороод жугаасаа маш гоё цэцэрлэг таарс яг ингээд гадна тал нь хуучин те бүр ингээд шал мал нь хүүтэн бүр ингээд хэдэн жил болсон юм бэ гэмээр байрлахад цэцэрлэгч бас явж исэн. Гэхдээ ингээд ус гол юм нь тэр багш те тэр багш нарын хандлага тэр цэцэрлэгт үлдээх дурсамж тэр нь учраас тэр л хамгийн чухал юм байна гэж би бас бодсон. Бид нар зүгээр таамагласан яг энэ одоо цэцэрлэг дээр ч юм уу гэртээ ч юм уу ингээд ямар нэгэн хүчирхийлэл өртөх ч юм уу те зодож янз бүрийн юм болсныг эмчнэр айгуу сайн тэрийг харж тайлж те ийм нэг сорив байна гэд мэддэг гэсэн. Одоо хүүхдээ үзүүлээд яаж ахт чинь тийм болохоор яг бүр ингээд санаа зовж ивэл хүүхдийн эмчтэр очиод энэ юуны сорив байна. Энэ яг юунаас үүдэж ийм сорив гарах уу гэд зөвлөсөн зүгээр ах. Би өөрөө болохоор анхны хүүхд маань байсан. Би хүүхд маань айгуу жоохон 2 аж хүрээгүй байсан юм байна. 7-8 сартай байсан. Тэгээд би надад айгүй эмзэг туссан. Тэгээд би бүр ингээд унтч чадахгүй тэрийг бодоод ингээд айгүй хараа айгүй нилээ эмзэглсэн. Гэхдээ би ингээд бодохдоо манай хүүхд айгүй зузаан нөгөө мөөнийгийн памперс өмсөв. Дээрээс нь яг ингээд бөксөн дээрээ юм цацагтай тэр нь айгүй зузаан юм өмд өмсөд
Тэгээд цэцэрлэгтэй яв. Тэгээд дээрэс нь юм урт палат шиг хүмүүсээ тэрнээс бүксээр нь давсан байсан. Ямар ч юм дээр унсан байсан. Цэцэрлэгт тийм одоо тэгж одоо очиод манайх Нараши хоёроо ингээд 2-3 цагаар явж исэн үе байсан. 2-3 цагийн хооронд тэгж амар өнцгтэй юм дээр унахаар энэ цэцэрлэгт нэгт байхгүй. Хоёрт зузаан памперс, зузаан бүр дээрээ цацаг те зөөлөвчтэй өмд тэгээд палачтай бүксээр унлаа. Тийм амар сорив гарахгүй гэж би дүгнээд тэр бол яалтчгүй гараар ингэж хүний нүднээс явбар харагдахгүй гэж байгаа юм шиг бүр даалт ингээд хийсэн юм шиг надад санагдсан болохоор би нэлээд эмзэглэжсэн тэрэн дээр. Бүр зүгээр нөө дасгах 7 хоног дээрээ бүр тийм дасгах яг нэг манай хүүхд яг ерөөсөө дасч өгөхгүй нэлээд уйлаадсан болохоор дасгах юуг нь сонгосон байхгүй. Тэгээд ерөөсөө урт цагаар авахгүй аяйгуу удаан тэгж богино цагаар явсан. Тэгээс үлдээ тийм болоод тэг шууд тэр өдрөөс хойш шууд гаргасан. Нэг дасахгүй байна гэдэг чинь яг л тийм тэр нэг багштай л холбоотой байсан юм л да. Тэг ялангуяа нөгөө ярьж эхлэхгүй байгаа хүүхдээ өгөхөөс амар хэцүү байдаг штеп. Тэг би яг хүүхдээ л амар сайн анзаардаг ш. Тэгээд яг очихдоо яг багш нь яаж хүлээж багштайгаа яаж харилцаж гин тий. Цэцэрлэгтээ яг намайг баяртай гэд үлдэж гин нүү ирэхэд чи ямар байна гэд хүүхдээ бас амар сайн анзаарах хэрэгтэй тий. Тий хүүхдээ маш сайн анзаараад нөгөө нэг ээжүүд бас ингээ хүүхд маань ингэж хандж байна яах вэ гэд пост агих бийдэн штэ тий. Би тэр ээж нарын сэтгэлийг амар сайн ойлгож байна. Тэр чинь нэг сүржимж байгаа биш. Ямар ч ээжэд ингээд эвгүй санагдсан бол эвгүй л байгаа штэ. Тэрэнд л би бүр айгүй бүрэн ойлгож байна. Магадгүй багшиг буруу ойлгосон тохиолдолч байж магадгүй. Гэхдээ л тэр ээжийн сэтгэлийг амар сайн ойлгож байгаа болохоор хүүхдээ эхлээд амар сайн ажиглаад багш нарын ч гэсэн ажиглаад тэгээд үнэхээр өдөр болгоно л тэгээ онцгой мэдрэмж төрүүлдэг бол тэр хүүхэд яалтчгүй л явахгүй тэгээ юмар байна гэд бөөн уйлал тийм болно гэж би боддог болохоор хүүхч амар угаас шудрах шүү дээ тийм. Ер нь Монголд исэн ч гэсэн адилхан л тэгж тусч байгаа юм л да. Багш нарт нь бас нөгөө нэг хаяа нэг санаа зовж байна те хүүхд маань хэр байна юм байна гэд нэг япон хэл сайн мэдгүй байсан ч гэсэн жоохон сэтгэл гаргаад те хүүхдээ би ингээд айгүй анхаарал тавьж байгаа гэдгийг ойлгуулчихвал бас зүгээр хаяа нэг те. Одоо яг энэ цэцэрлэгтэй холбоотой чиний магадгүй бас ингээд бид нар ер нь бол нэг Японд байгаа ээж эмэгтэйчүүд байдаг хэдэн группүүдэд тэнд бол бүгдээрээ бараг л би бинийгээ таних нь олгүй ер нь бол байдаг штэ тий. Тэгэхээр тэрэн дээр одоо ингээд айгүй их давтагддаг нэг жижигсэн ингээд хэлчихсэн гэж бодож исэн магадгүй байж магадгүй. Тийм ер нь эцэг эхчүүдийн яг цэцэрлэгтэй холбоотой хамгийн их алдаа гаргаад байгаа юм нь юу байх шиг санагддаг вэ? Тийм юм ер нь анзаарчсан уу? Ер нь бол Монгол ээжүүд амар мундаг юм шиг санагддаг шүү дээ. Тэр газрынхаа усын уул ясын даг гэдэг шиг амар яс тэр юмнуудыг хийгээ явдаг тий. Ер нь бол ээж нарыг мундаг санагддаг. Зүгээр заримдаа цэцэрлэгээс айгүй их нөгөө нэг юм жижиг сажиг одоо жишээ нь нэг юм цаас ингээ өгөө тэрний доор ингээ жижигхэн юм бичсэн байдаг. Тэгээ тэр нь нэг айгүй чухал юм байдаг ч юм уу те. Тэрийг нэг анзаарахгүй явуулчихгоот хүүхэд нь маргааш нэгэл бүх хүүхэд яг бэлтцэн бүх хүүхэд нөгөө юм байхад яг нөгөө л нэг гадаад хүүхэдтэй нөгөө л нэг хүүхэд гээд тийм байдалд хүүхдүүдээ их оруулахгүй байхгүй тулд амар сайн хичээхгүй бол нөгөө яна умой те онцгой дурсан хүүхдэд нь үлдчихвэл онцгой шүү дээ. Тэгэхээр японочууд бол юу гэдэг за яах вэ энэ хүн гэж сайн уншиж чадахгүй юм чинь энэ гадаад хүн чинь гэж ерөөсө бодохгүй энэ хүн айгүй хариуцлагагүй энэ хүн хүүхдэд анхаардгүй л гэж жоохон харах гэдэг юм шиг надад санагдаад байдаг. Тийм болохоор тэрэн дээр айгүй сайн жоохон анхаарад мэдээж нөгөө яг япон хүн шиг байгаа л те яг япон шиг аашлаад тэгж мэдээж бид нар тгийгэж хүсч чадахгүй гадаад гэдэг өөрсдийн онцлог маань байгаа болохоор тэрнээсээ нэх амар комплекс болгоод ах шаардлагагүй зүгээр чадах хүртлээр хүүхдүүд одоо багш нарын заасан заавар зөвлөгөө те хэлсэн юмнуудыг биелүүлээд бэлдээд хүүхдээ явуулж ах нь хамгийн зөв юм болов гэж боддог. Манаас өмнөх нэг яг бага сургуулийн нөгөө туслах багш гээд одоо яг Монголоос ирсэн хүүхдүүдэд бас Япон хэлний зааж өгдөг тийм бага сургуульд ажилладаг багш ихч оролцож ирсэн юм аа гэд бас яг ийм л зөвлөгөө өгч ирсэн. Ерөөсөө л хүүхдээ нөгөө нэг амар гадуурхагдах үедээ хэлгүүгээд хүүхдийг минь тэгчвэдэ гэж бодох юмыг эцэгчүүд өөрсдөө хийдэг
гэд яг тэр дугаар дээр ярьжсэн л та. Одоо юу гэдэг яг ийм юмнууд авчаарай гэд сургуулиас өгсөн нөгөө нэг мэдээлэл дээр нь бичсэн байгаа. Тэрийг л уншаагүй байхад нөгөө хүүхд маргааш ганцаархнаа яг одоо юу авчрах хэвээр авчаагүй гэд саяны чинь яг хэлсэн шиг тий. Сургууль дээр чи юм байдаг бахан цэцэрлэгч яг ялгаагүй л байдаг бахан. Тийм тэгээд нөгөө хүүхд өөрөө бас айгу тэрэн дээр ингээд за аав ээж угаасаа мэддгүй юм чинь угаасаа тоодгүй юм чинь угаасаа энд ашиглаад өгдөг юм чинь бодчихдаг. Тэнгүүд нөгөө Японы нийгэмд амьдарч байгаа болохоор Япон хүмүүсийн ач холбогдол өгж байгаа юм биднээс айгу жоох өөр байдаг ч юм уу те. Ингээл одоо хаврын спорткад гээд би багтаа ингээл жил болгонд ордог байсан. Манай аав ээж нэг нь чигж үзэж байгаагүй. Эсэргээрээ дүүм мөнд ингээл айгу ач холбогдол өгөөл те. Тэнгүүд Япончууд өндөөкай гэдэг спорт өдрлөг болоход нэмээ өгөн том камер бариал те ингээл хоолунд бариад ингээл айгу сүр юутай ирдэг. Тэрэнд хүүхэд нь сар 2 сар хэдэнд 1 жил бэлтэж байгаад ингээ ордог. Тэрэнд нь ингээд яг адилхан хүүхэдтэй ач холбогдол өгөөд юмыг гоё бэлтэж өгөөд ингээд тэрэн дээр бас анхаарчвал Япончууд юун дээр яг ингээд тий ач холбогдол өгөөд хүүхэд чинь юу тэр цэцэрлэг дээр ямар их бэлдээд байна тий тэрэн дээр нь хамт гоё анхаарал өгчвөл бас зүгээр ах гэж бодож байна. Ерөнхийдөө цэцэрлэгийн тал дээр бол өөр зөвлөх хэлэх ярих юм манай соёлоод манд байна уу? Өөрийнхөө туршлага дээрээс ярьж байгаа болохоор бас нэг жоохон буруу зөв ярьж байвал зарим ээжүүд маань ойлгоорой тий. Одоо дүүрэгтэй чиний ажилтай холбоотой ерөнхийдөө яриалуу жоохон сэдвээ хазаалгая гэж бодож байна. Ерөнхийдөө цэцэрлэгийн талаар бид хоёр яг одоо манай соёлоо маань бол цэцэрлэх хариуцсан ч юм уу тийм ажилтан бас биш байгаа. Гэхдээ асуугаад би биенээсээ зөвлөгөө авдаг асуултууд бид хоёр чадах ятгаараа асуугаад тэгээ хариулаад ингээд явлаа. Одоо болохоор манай соёлоо маань яг энэ өдийг хүртэл ямар ажил хийж байв, яаж энэ ажилд хэрхэн яаж орох болов гэд яриагаа үргэлжлүүлээд явъя гэж бодож байна. За би 2010 онд анх Японд ирсэн. Тэгээд эхлээд болохоор зөв нөхрийнхөө гэр бүлийн визэн дээр ирээд тэгээд дараа нь хэлний курст орж исэн. Тэгээд Япон хэл 1 жил хэлний курст үзэж агаад тэгээд хамгийн анх орсон ажил маань болохоор Фужиа гээд амттны үйлдвэр гэдэг тэрний одоо чихэр ингээ урсаж ирээ тэрийг ингээд ууд нь одоо урагдсан байна уу те чихэр нь хагарсан байна уу гэдгийг шалгадаг тийм ажил хийжсэн. Тэр ажилдаа би бараг 2 жил ажилласан. Тэндээс би бүр тэр ажилдаа би бүр айгүйх таалархдаг. Тэр үедээ л гэхэд чинь одоо цагийн жигийн 1100 yen-ээс нэлийн гайгүй цалинд ордог. Тэгээд тэр ажлынхаа буйнаар төлбөрөө хийгээд тэгээ үргэлжлүүлээд эхлэлийн курс сурж исэн сургуулийнхаа одоо магистрийн сургуулийнх нь Кинкюсэ гэж судлаач оюутнаар би ороод тэндээ сурч исэн. Тэгээд үйлдвэрээсээ гарсны дараа би комбинед ажилд орж исэн. Комбинед ажилд ороход болохоор надад бүр амар гоё мэдрэмж төрж би үйлдвэрт ажиллахад яа гэвэл ингээд орох гэж ингээд бүр айгүй юм битүү хувцсан гэж өмсөж ороод тэгэл ингээл биеийнхээ үсийг ингээд одоо наалц ус хүмүүс байвал тэрийгээ салхиар унгаад ингээд орох гэж баг 30-аад минут ингээд бэлдэж орно. Тэгээд гэрээс маань маш хол. Тэгээ хинтээж ярих шаардлагагүй уртхаа хийгээл зогсдог ажил байсан. Комбинед орсны дараа болохоор би бүр амар их баярлаад тэр комбиниг ажил миний Япон хэлд айгүй сайн нөлөөлсөн. Би угаасаа нөгөө өсөн хүсээгүй ч ингээд хүнтэй ярихаас аргагүй болж байгаа болохоор өдөржингөө хүнтэй үйлшүүлэгчтэйгээ ингээл яриад нэг юм давтан хэлээд харсан. Төсөөлдөө тэр нь бүр аманд ингээ бүр уншлага болоод айгүй сайжирсан. Тэгээд тэрнээс дараа нь болохоор хүүхдээ гаргаад гэртээ 1-2 жил суугаад дараа нь ажилд орсон чинь би нүдний шилний газарт би ажилд орсон юм. Тэгээд энэ ажил маань гэсэн би ер нь орсон ажил болгондоо айгүй талархаж бас тэр ажилд амар дуртай байдаг. Тэгээд тэр ажил маань бас амар гоё ажил байсан. Хүний одоо харааг шалгаад тэгээд тэнд нь таарсан нүдний шилийг одоо досуу гэдэг штеп одоо 0.1 тэд мэдгээд тэрийг тогтоогоод тэгээд тэрэнд нь таарсан шилийн ингээд одоо тийм машинаар хийгээд тэрэнд нь араамд нь тааруулж хийгээд зүүлгээд нүүрэнд нь ингээд бүр яг тохируулаад тэг үүдэг ажилласан болохоор би тэнд бас Япон хэл маш сайн ажилласан. Хүмүүстэй өдөр болгон ярина. Тэгээ хүмүүс нүдний талаар нүдний шилийн талаар ч гэсэн айгүй их мэдлэгтэй болоод тэр ажилдаа бас айгүй гоё байсан. Нэг хэцүү юм би тэр үед хүүхдтэйсэн болохоор би Golden Week
одоо тий шинэ жилийн амралт гэдэг бүхэл амралтын өдрүүдээр ерөөс гэртээ байж чаддаг. Үйлчлэгээний ажил угаасаа тийм болохоор би хүүхдтэйгээ амралтын өдрүүд гэр бүлээрээ цаг өнгөрөөж болох, зөвхөн ажлын өдөр хийх, тэгээд амар оройтхгүй, зангио хийдгүү, яг цагтаа тардаг, тэгээд гэрт ойрхон нэг тийм амар мөрөдлэн. Тэгээ хаяа нэг хүүхд халуурахад ямар ч асуудалгүй намайг байхгүйсэн ч гэсэн ажил ингээ явчихаар амар тийм ажил гэж хайж исэн. Гэтэ өөрөө ч гэсэн би анх ингээд Японд ирээд дүүрэгт анх очиход л надад аягүй гой санагдчихсан байхгүй. Ингээд Монголд ингээ бид нэр одоо ямар болсон яг сайн мэдэхгүй. Дээр үедлээ ингээд айгу хүүхдэн хүндий харьцаатай, загинсан, нэг цонхноос нөгөө цонх руу хөөсөн, тийм байдаг бол Японд дүүрэгт бид нар ажлын хөлтөд ирэхэд тэгээд урд маань бараг ингээд сөхөр сууж байгаа л юм тайлбарлаж өгөөл ажил маань маш хурдан тийм бүтээл гараа явдаг гэсэн. Тэр нь айгу гой санагддаг гэсэн болохоор ийм газарт нь ажиллаж үзэх юмсан гэж боддог гэсэн. Тэгээд яг тэр үедээ би шалгалт тийм ажлын зар хайгаад тэгээд миний амьдардаг хотын дүүрэгт зар байсан болохоор би 2 удаа өгөөд хоёуланд нь тэнцээгөө тэгээд 3 таа би өгөөд тэгээд тэнцэжсэн. Тэгээд ороод би тэр үед болохоор амьдардаг дүүргийн Кайго Хокенка гэдэг одоо монголоор бол асрамжийн даатгалын хэлтс гэх юм уу. Одоо Японд амьдарч байгаа бүх хүн 40 нас хүрэхээрээ тийм даатгал одоо бид нар зөвхөн эрүүл мэндийн даатгал төлдөг бол 40 наснаас эхлээд нэмэлт дахиад тийм даатгал төлөх ёстой. Хуулиараа угаасаа заагдсан байгаа. Тэр даатгалын тэрийг тэгээд бид нар 65 нас хүрэхээрээ ямар нэгэн одоо бид нар хөлөө гэмтээчээд таяг хэрэг болох юм бол тэр даатгалаас мөнгө аваад мөнгө авч явах нь авсан юм нь тэр даатгалаа үзүүлээд хямдардаг ч юм уу тийм даатгалын хэлцэлд нь ажиллаж яагаад тэгээд тэр үед би бас маш их юм сурсан. Ингээд надад ажил одоо уцаар ярих те бизнес одоо дэмва одоо юу гэдэг уцаар ярих аргачлал нь би тэндээс маш их сурсан байхгүй. Өмнө нь бол би ингээд уцаар ярихтаа бүр ингээд хоолойч чирээд юу ярих юмдгүй ингээд гацар дөлдөөсөн бол тэнд ороод яг чарахгүй угаасаа өдөрт би 30-40 ингээд иргэнээс ирж байгаа дуудлага авахаас өөр аргагүй болно, хариулахаас өөр аргагүй болно. Хүн яг ингээд хоолнон дээр тулахаар угаасаа айгүй сайжирд юм лээ. Тэгээд бүр ингээд одоо юу гэдэг уцаар ярих тэгээд одоо хүндэтгэлгийн хэллэг нэлэг тэнд айгүй сайн сурж аваад тэгээд хамгийн гоё таалагдсан тэр ажил дээр хамт ажиллаж байгаа хүмүүс байсан. Тэгээд тэр үед би 2 дахь хүүхдээ гисэндээ тээсэн байсан болохоор ингээд хамт ажиллаж байгаа хүмүүс маань бүр надад айгүй гоё ханддаг. Чи ингээд ядарч ивэл юм идтэй гарч алхах суу хідэн цагт ирж болно, хідэн цагт бараг харж болно гэдэг ингээд надад айгүй гоё хандаад ихч дүүшээ гоё тасаж тийм ажиллаж исэн. Тэгээд 2 дахь хүүхдээ төрүүлээд хэсэг бас гэртээ яж агаад одоогийн ажлын Адачи дүүргийнхээ эрүүл мэндийн даатгалын хэлцэлд орсон. Энд болохоор маш завгүй бүр ерөөсө Адачи дүүрэг чинь ер нь бол хүн амаараа нэлээд амар том дүүрэг. Тийм том дүүрэг. Тэгээд дээрэс нь улсын эрүүл мэндийн даатгалд орсон хүмүүсээрээ улстай хоёрт ордог тийм дүүрэг ахгүй. Нэгтэн Ситагай дүүрэг ордог. Тэгэнгүүт бүр амар завгүй бүр юм оволцсон. Гэхдээ надад тэр нь ч гэсэн таалагддаг. Бүр ингээд цаг айгүй хурдан өнгөрнө. Тэндээс бүр бас л айгүй хэм сурна тий. Тэгээд миний хийж ингээд ирсэн ажлуудаас ер нь бол хүн ингээд хийж байгаа ажил болгоноос л юм ингээд сурч идэг. Зүгээр ингээд урсдаг чихрээ хараа зогсож байхдаа ч би тэр ажилдаа амар талархдаг байсан. Би төлбөрөө энэ ажиллаараа хийж байгаа гэхдээ бүр айгүй баярлалтай байсан. Тэгээ миний хийж ирсэн ажлууд ийм. Одоо хийж байгаа ажлаа сонгосон шалтгаан маань юм байна. Өдөг бол ингээл ахиц дэвшил гаргаал өөрийгөө сурах хэрэгтэй гэдэг улам дээшлүүлээд ерөнхийдөө явсан биз дээ тий. Тэгэхээр яг тэр хүртэл яг өнөөдрийн чи болох хүртэл одоо жишээ нь яг хилээ сураа явж байгаа хүүхдүүдэд одоо ингээл уцаар ярьж чадахгүй юм чи шиг ингээ хаашаа сууж байгаа хүмүүс айгүйх байгаа ах л гэж бодож байна. Магадгүй би бас өөрөө тэрний нэг үеж магадгүй нэг ингээл үйлчлүүлэгч гэл ингээл амар бөхөлцөөл ингээл идэг тэр бол надад бас амар юм айгүй хэцүү санагдаад идэг байхгүй юу. Тэгэхээр яг тийм хүнд одоо дараа нь гомдол гаргаал ингэж тэгвэл тиймэрхүү гомдол гаргаад тэрийг нь одоо танаа удирдлах ч юм уу те чамд одоо зааж сургаж байгаа хүмүүс яаж хүлээж авч исэн яг тиймэрхүү хүнд одоо бэрхшээлтэй зүйлсийг яаж тулж исэн тэр талаас авалцуулна. Үйлчлэгээний ажил хийх ер нь бол айгүй хэцүү одоо янз бүрийн хүмүүс ирдэг тэгэл юу яадаг. Ер нь бол би ингэж бодод байдیں۔ Одоо ингээд бид нэр Токиод ингээд очихоор комбинед ингээд гадаад хүмүүс айгүйх байдаг болсон. Тэг ингээд заримдаа анзаархаар
бид нарыг ингээл айгүй бөхөлцөөл ингээл амар Япон хүмүүс тэр үед яаж ингээд үйлчлэгээ үзүүлдэг байсан яг тэрэн шиг ингээд сургацсан ингээд хичээдэг байсан. Тэнгүүд ингээл урдаас юм шидээл нэгэмж дуурахгүй ингээд сууж байгаа хүмүүсийг харахаар Япон хэл сайн байх албагүй ерөөсөө тийм төгс байх шалбаргүй ерөөсөө ямар ч ажил хийсэн юм ажлаа чин сэтгэлээсээ л хийж яхад хүмүүс одоо айсарэр шимрайсарэр гэдэг чи одоо хайрлагдана хүндлэгдэнэ. Япон хүмүүс угаасаа гадаад гээл толгоонд нь орчхол юм бол чамаас нэг тийж юм дээд зэргийн бүр төгс Япон хэл хизээч нэг хүсээд байхгүй. Чин сэтгэлээсээ ажиллаа хийж гин үү? Ажиллаа хийхдээ дуртай хийж гин үү те? Энэ юмыг сурыг өшөө илүү мэдээ гэж хичээж гин үү гэдгийг л хардаг. Би дүүрэгт ингээд ажилд ороод манай ажлын хүн хэлжсэн адаа чи дүүрэгт ингээд хэцүү ааштай хүн айгүйх байдаг гэд ярьцлага авсан хоёр дарга те дахиад намайг ингээд хичээл заасан хоёр хүн ингээд бүгдээр надад хэцүү хүмүүс маш их байдаг шүү чи ингээд сэтгэл санаагаар унаа те хэцүү санагдвал хэлээрээ бити дотроо хадгалаарай айгүй хэцүү хүмүүс ирдэг шүү уцаар зөндөө хүн уурладаг шүү гэд ингээд хэлээлээс ахгүй за ийм л хэцүү хүмүүс ингээд тэгээд тэд нэр ингээд бодож байгаа чи гадаад болохоор чамаг ингээ юм ойлгохгүй үед чинь хүн ингээ уурлал ингээ битээ сэтгэлээр унаарай гэдэг ингээ тийм юм л ингээ айгүйх захиадсан. Тэгээ ингээд ажиллаад би жил орчим одоо бараг жил болох чинь ингээ ажиллаад байхад нэг ч тийм юм гараагүй. Хүн ажиллаа хийгээд угаасаа хичээж байгаа хүнийг хараад хинч нэг уурлаа гэж боддгоо юм шиг надад санагдаад байдیں۔ Тийм болохоор би одоо үйлчлэгээний ажил хийж үзье гэж бодож байгаа ч юм уу тийм уцаар айгүйх ярьдаг ч юм уу эсвэл хүнтэй харьцдаг ажил хийж үзье. Япон хэлээ тэр ажиллаараа Япон хэлээ ч гэсэн дэвшүүлэх гэж бодож байгаа хүн хичээл зүтгэлтэй л байх юм бол болно. Өөр нэг амар айгаад байх юм гайг байх л гэж хэлмээр энэ. Одоо яг ийм нөгөө улсын чи шалгалт өгөөд 2 удаа унсан гэд хэлсэн те яг энэ ажилд ороход тэр нь яг ямар одоо нөгөө нэг дараалалаар явж иж яг ийм улсын байгууллагт ер нь ажиллах боломж байдیں۔ Энд эсвэл ийм цагийн ажилтан гэж байж болдгийм үү, болдгоо юм уу? Энэ тал дээр ерөнхийдөө өөр бас хүмүүс сонирхож магадгүй те бас айгүй. Тийм тэр тийм ер нь бол дүүрэгт ажиллаж байгаа хүмүүс 2 янз гэх юм уу яг цаанаа бас яг олон янз байдаг ахaltaа нийтд нь 2 янз. Нэг нь болохоор яг кому юм буюу төрийн албан хаагч шалгалт өгөөд тэгээд ороод явж байгаа тийм ажилтан байгаа. Нөгөөх нь болохоор итаку буюу нэг юм компани ажилчид. Би бол компани ажилтан байхгүй юу? Одоо эрүүл мэндийн даатгалын хэлтсийг нэг компани даагаад авцсан. Тэр компанийх нь ажилтан байхгүй юу? Ийм одоо доторгоо задаргаатай байдаг. Өмнө нь ажиллаж байсан болохоор яг төрийн албан хаагчийн цалин өндөртэй. Тэгээд тэд нар ч одоо ачаал ихтэй. Тэр их ажилтай хүн жилээс жил нэмэгдэж байгаа. Тэр олон хүний ажлыг ингээд дийлэхгүй их ажлыг мэдээж туслах ажилтан хэрэгтэй болоод тэгээд одоо зар тавиад богино цагаар ч юм уу ажиллах хүн аав гэж тавьчихна. Тэнд нь ороод одоо зөвхөн бичих цаасын явах юм уу тийм ажил хийх тийм зарууд бас байгаа. Нөгөөх нь болохоор одоо хилцээний бүр ажлын даагаад авсан компанид нь ажилд ороод тэнд нь очиж ажиллах тийм 2 янз байгаа. Чи болохоор тэгэхээр нөгөө эхнийхтэй болохоор яг адилхан яг ийм компани ажилтан гэдгээр ингээд явсан гэсэн үг үү те 2 дүүрэгтэй хоёуланд нь өмнөх ажиллаж байсан нөгөө эхнийх нь болохоор шууд тэндээ дүүрэгтэйгээ ажлын гэрээ хийгээд орсон байхгүй. Нөгөөх нь болохоор компани. Тэр компани нь болохоор тэр дүүргийн ажлыг бүр ингээд даагаад авсан хийж байгаа компани ажилтан гэх юм уу. За одоо тэгэхээр одоо яг соёлоогийн маань ажиллаж байгаа эрүүл мэндийн даатгалтай холбоотой одоо сонсогчдод маань бидний мэддэггүй ч юм уу те мэдж яхад ер нь хэрэгтэй шүү гэсэн тийм жоохон мэдээллийн чанартай зөвлөгөөнүүд жишээ аваад ингээд гоё жоохон мэдээлэл хүргээч. Би ингээд улсын даатгалын хэлцэлд ажилладаг. Тэгээд одоо Японд ирээд сургуульд сураад ажил хийж байгаа ер нь бол хүн болгон баг мэдж байгаа бах тий эрүүл мэндийн даатгал угаасаа хүн заавал төлөх хэрэгтэй байдаг. Тэр нь болохоор компанид ажиллаж байгаа хүн бол шакаhoken буюу ямар нэгэн эрүүл мэндийн том одоо нэгдлийн даатгалыг төлдөг. Оюутан өндөр настай хүн эсвэл хуваарь бизнес хийж байгаа хүн эсвэл тийм том одоо компани даатгалд орж чадахгүй хүмүүс ч юм те тийм хүмүүс нь улсын даатгалд эрүүл мэндийн даатгалд ордог. Ер нь бол Японд ирсэн
бараг бүх хүн 100% анх ирээл улсын эрүүл мэндийн даатгалд бүртгүүлж орох хэрэгтэй. Тэгээд ордог. Тэгээд энэ эрүүл мэндийн даатгалд ороод тэгээд сургуулаа төгсөөд компани ажилтан болоод явхаараа тэр даатгалаа өөрчлөөд өөр даатгалд ороо явдаг. Нэг иймэрхүү системтэй. Тэгээд ирээд яг эрүүл мэндийн даатгалын системийн ялгааг сайн мэдэхгүй ч юм уу тийм хүмүүст л магадгүй хэрэг болж магадгүй. Ингээд аягүй ажиглагддаг зарим нэг зүйл болохоор ингээд эрүүл мэндийн даатгалаа төлөхгүй ингээд 1 жил 2 жилээр ингээд удаацсан хүмүүс ингээд бас аягүй байдаг хгүй гадаад хүмүүс ч гэсэн тийм хүмүүс ер нь л хизээч яаж ч байсан чамаас тэр мөнгийг угаасаа авах болно. Тийм болохоор анханасаа баг дээр нь төлөөд явах хэрэгтэй. Тэгээд визээ сонгуулгад чинь тэр чинь одоо аягүй том юу болж өгдөг болохоор төлж яхад аягүй зүгээр дараа нь тэр нь ихсээд те дараа нь төлж яснаас багаар сард нь төлөөд явж исэн угаасаа тэр бас нэг ажиглагддаг юм компани даатгалд орчоод эрүүл мэндийн улсын даатгал нь автоматар ингээ хаагдчихна гэд боддоод хайцсан хүмүүс байдаг. Тэгэнгүүт нөгөө компани даатгал улсын даатгалтай зэрэг ороод хоёулангаас мөнгө ингээд унах ч юм уу скол ингээд яваад байдаг хүмүүс байдаг. Улсын даатгалыг болох тэр одоо бүртгэлээ заавал өөрөө очиж хийх угаасаа шаардлагатай байдаг болохоор компани даатгал орсон юм шиг ингээд хайж ирсэ болохгүй. Очоод компанийнхаа даатгалыг үзүүлээд ийм компани даатгалд орсон гэж хэлээд улсын даатгалаа зогсоох ёстой. Компани даатгалаасаа гараад хуваараа юм хийдэг ч юм уу эсвэл манайх ингээд улсын компани даатгал төлөвлөгөө компани гэх юм бол заавалжгүй бас очиод улсын даатгал бүртгүүлж орох хэрэгтэй. Тэгэхгүй бол даатгалгүй болчих юм бол эмнэлэгт үзүүлэхэд 100% өөрөө төлөх хэрэгтэй болно. Тэгээд тэр хоорондох одоо маш одоо нэг за одооноос ингээ орчие гэтгсэн ч гэсэн чи 2 жилийн өмнө компани даатгалаасаа гарсан байвал 2 жилийн өмнөхөөс тэр өдрөөс чинь л эхлээд улсын даатгал руу чи орох хэрэгтэй болдог. Тэгээ 2 жилийн хугацаанд төлбөрөөр бүгдийг төлөх хэрэгтэй болдог гэдэг ийм юмнууд гардаг болохоор тиймэрхүү юм байна да. Ер нь нөгөө визнийхэн төрөл англи нь өөрчлөгдөх юм бол тэрнийгээ дагаад одоо чинь юу гэдэг би эхлээд зүгээр нөгөө оюутнаар төлж явж байгаад тэгээд хүнтэй гэрэлчлээ. Гэр бүлийн виз болонгууд одоо гэр бүлийн хүнийх нь ажилтдаг компани одоо эрүүл мэндийн даатгалын ингээ хариуцсан явчихдаг штеп. Тэгж байгаа бол өөрийнхөө хуваараа байгаа тэр өмнө нь оюутан байсан төлжсэн улсын эрүүл мэндийн даатгалаа эхлээд очиж хаалгачаад тэгээд шилжинэ гэсэн юм уу тий? Тийм компаниас даатгал авчаад тэгээд улсын даатгалаа очиж хаалгана. Тэгэхгүй бол нөгөө нэг улсын даатгал чинь болохоор нөгөө компани даатгалд ороогүй хүний төлөө тийм даатгал болохоор өөр даатгалд орчлоо гэдгээ батлахгүй бол би гармаар ингээд гарах юмч боломжгүй болохоор. За тэгвэл одоо энийг мэдхгүйгээсээ болоод эрүүл мэндийн даатгал амар их мөнгө ингээд нэхэд ирсэн. Тийм хүмүүст ямар арга зам байгаа вэ? Одоо юу гэдэг би зүгээр амар бас нэлээд хэдэн жилийн өмнө юм да танил манлынхаа юу санаж байгаа нь яг тэрнээс бултаад төлөхгүй ингээд яваад байх биш. Нэг юм яриад эсвэл бүр очиж уулзаад нөгөө багаар би ингэж төлөх боломжтой. Ингээ багасгаад өгөөч, ингэж хувааж төлөх гэсэн ингээд нэг тэгжсэн жишээг бол би зүгээр ерөөдөө санаж ин. Тэгэхээр тиймэрхүү боломжууд байдаг юм уу? Яг үнэхээр бүр тийм байдалд хүрсэн хүн бол. Тийм одоо ямар ч арга байхгүй нөгөө ажилтай одоо тэр жилийн хугацаанд чинь орлого байсан л бол тэр даатгалаа төлөхөөсөр аргагүй. Гэхдээ шууд ингээд хайччихас болохгүй. Очоод ямар ч одоо мадаач дүүргийн хувьд бол заавалчгүй тийм суудан мадагч буюу зөвлөх тийм цонх гэж байгаа. Тэнд очоод зөвлөлдөөд одоо 20 мянга ч юм уу даатгал хэрэг байгаа бол тэрийгээ би ингээд 2 жилийн хугацаанд хуваагаа төлье гэд одоо ярилцаад хуваагаа төлөх ч юм уу. Эсвэл бол ерөөсөө хаяггүйгээр ямар ч хэлсэн очиж уулзаад ямар нэг аргаар ингээд явж исэн зүгээр. Зарим хүмүүс нь мэдгүй бас нэг хөнгөлөлт энэ идэлэх үг нь эрэхтэй байд. Тэрийг одоо авч чадахгүй яах одоо юу гэдэг тэрийг нэг анзаараагүй орхицсан ч юм уу те. Тийм тохиолдлоос байж магадгүй ч одоо хөнгөлөлт авах боломжтой нэг 2-3 аргын би хэлье гэж бодлоо. Тэр нь болохоор оюутнууд мэдээж нэг орлогогүй байгаа шүү дээ. Анх ирсэн жил эсвэл бол 2 дахь жилдээ тэр үедээ орлогогүй юм чинь ингээ орлогынхаа мэдүүлгийг хийдгүү. Тэгэнгүүт нөгөө нэг орлогын мэдүүлэг нь
одоо хүмээ буюу тэ орлого нь тодорхойгүй гэх юм бол хамгийн зөвөр дундаж бишээ үндсэн юугаар явчихдаг байхгүй. Үндсэн татврын одоо тэр мөнгөөр тийм. Яг үндэ бол орлого байгаагүй тийм хүн бол тэр үндсэн төлбөрөөс 70% хөнгөлөгдөх хэрэгтэй байхгүй. Тэгээд за тэрийг юугаар мэдээж оюутнууд ирээд эхний жил мэдээж орлого байхгүй гэдэг утгаараа 70% хөнгөлөгдөн. Хоёр дахь жилээсээ цагийн ажил мэжлийг орлоготой болоод эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт 98 мангаас ер нь доош ажиллах юм бол 70% хөнгөлөлөх. Ер нь бол боломжтой. Одоо орлогын шүүниё гэж байгаа. Шүүниёгоос чинь шотоко гэдэг одоо орлогын албан татвараа хасаад тэгээд чиний яг үндсэн орлого гэж гарч ирнэ. Тэндээсээ 43 мянга хасахаар чиний яг тэндээс чиний нөгөө нэг даатгалын төлбөрийг чинь бодож эхэлдэг. Тэгэхээр 98 мянга авлаа гэхэд тэндээс 55 мянга нь одоо орлогын зүгээр юу байхгүй. Орлогын одоо үндсэн хөнгөлөлт гэх юм уу 55 мянга хасаад 43-аас 43 хасгаа 0 болно. Тэгэхээр яг даатгалын төлбөр бодолт 0 гэж үзээд тэгээд 70% хөнгөлөгддөг. Мэдээж орлогоос хамаарат 20%, 50% гэдэг хөнгөлөлтүүд байгаа. Энэ бол зөвхөн үндсэн төлбөрийн хөнгөлөлт гэж явна орлогоос хамаарсан. Нөгөөх нь болохоор хэрэг ажилласаа гарах үед өөрөөсөө шалтгаалаагүй компаниас шалтгаалсан гарсан болвол даатгалаас бас хөнгөлүүлэх боломжтой байдаг. Энэ нь болохоор одоо ажлаас гарах шалтгаан чинь ингээд зөвхөн компаниас хамаарсан, надаас хамаарсан гэдэг хоёр юм шиг мөртлөө бас дотор амар олон янз байгаа шүү дээ, тийм. Үнэхээр яалтчгүй би энэ өвдөд чи ингэж өвдөж байгаа бол манад ажиллаж болохгүй ч гэдэг юм тий. Ингээ гарсан бол бас компаниас хамаарсан байж болно тий. Тэгэхээр энийг хаана шийдэг гэхээр нөгөө Коёхокин буюу Харавак дээр очиод тэр нь шийддэг. Чиний энэ ажлаас гарсан шалтгаан чинь ийм гэдэг. Тэгээд тэрэн дээрсээ хэрэг ажлаас гарсан шалтгаан компаниас үүдлээ гэж дүгнэх юм бол хокинд даатгалаа бас нэлээд хямдруулах бас боломжтой. Нөгөөх нь болохоор сүүлийн 2 жил гарсан нэг хөнгөлөлт байгаа. Коронавигаас болоод орлого багассан өрхүүдэд даатгалынх нь мөнгө хөнгөлөх гэх тийм юм. Энэ нь болохоор одоо 2021 оны буюу Рева 3 оны даатгалын одоо сая 3 сарын 30-нд дууссан. Одоо энэ жилийн 6 сараас Рева 4 оны даатгалын төлбөр гэж бодогдож эхлэхээр шинээр дахиад тийм хөнгөлөлт дахиад гарна. Энэ нь болохоор 2021 оны орлого 2020 оны орлогыг харьцуулахаар 2022 оны орлого нь 21-ээс 30%-аар багассан байх юм бол хөнгөлөлт идэх боломжтой гэх тийм хөнгөлөлт байгаа. Тэгээ хэрвээ аль нэгэнд нь хэрэг хамрагдаж болохоор байвал ер нь бол бөглөөд ятсан дээр. Тэгээ ер нь яг иймэрхүү хөнгөлөлтөд хамрагдаж болохоор байна уу яхаар байна гэдгээ бол яг нөгөө юун дээр очиод дүрхтэй очиод яг даатгалынхаа хэлц дээр очиод зөвлөгөө аваад яавал хилээд өгчих бах тий. Тий хилээд өгчин. Тэгээд тий ер нь бол хамгийн их эрдгэн нь бол нөгөө оюутнууд тахгүй. Оюутнууд миний төлбөр ингээд уг нь бол өөр оюутнууд ингээд сард 1500 төлөөд би 5000 төлөөд юм ч гэдэг юм тий. Тийм оюутнууд айгүй хэрдэг. Тэр бол би орлого байхгүй хэрнээ миний даатгал өндөр байна гэдэг юм тий. Тэр нь юуныхаа орлогынхаа мэдүүлгийг л өгөөгүй болохоор орлого нь тодорхойгүй гэх тийм мөнгөөр явцсан байдаг. Тэгвэл бас юу гэдэг нөгөө ихэнх нь бас ингэдэг штеп. За яг оюутнуудыг анзаараад байхад дор хаяж нэг 2 ажил хийж байгаа штэ тий. Ерөнхийдөө тэгээд 7 хоногт 28 цаг дотроо за нэг ажиллаа болохоор ямар нэг байдлаар банкны дансаар цалингаа аваад нөгөө ажиллаа болохоор яг гар дээр авдаг гэл нэг ажлууд байгаад байдаг штэ. Тэгэнгүүт тэр нь бас нэмэгдээд ч юм уу одоо гар дээр цалин авч байгаа гэхээр цаашаа тэр хүний мэдээлэл явахгүй нэ гэж бодцсон. Тэгтэл яг үндэ нөгөө компани нь болохоор улсад бүх мэдээлэлээ өгж л байгаа гэж бодоод байна л та. Тэгэхээр бүр ингээд өөрийн мэдлэхгүй тэртээ тэргүй орлого нь мэдүүлэгдсэн байх тийм боломжтой юу? Тийм боломжтой. Би бас нэг энэ нөгөө нэг өмнө ажиллаж байсан өмнө амьдарч байсан газрынхаа зэрэгэлдээ хотын татврын хэлцэд нь төр хэсэг ажиллаж байсан байхгүй юу? Тэгэхэд болохоор нөгөө хүмүүс өөрийнхөө орлогыг одоо нэг
ажиллаж байгаа. Нэг ажиллаад бичээд ингээ явуулсан хүн айгүйх байдаг. Тэгэнгүүт систем дээр өөр нөгөө ажлынхаа мөнгө нугас ингээ ороод ирсэн ингээ харагдаж байдаг. Бид нар тэрийг улаан балаар ингээл засаал буруу бөглсөн байна гэж нэмсэн нөгөө өөр компаниас орж ирсэн орлогуудын бүгдийг бичээл нэмээл тэгээ нөгөө тим юу аюух амар их ер нь бол Япон хүмүүс донд зөндөө юм өөртөө анзаардгүй мөн эсвэл гар дээр авсан болохоор мэдгүй гэж бодд юм уу ингээд бичээгүй ингээд ятсан хүмүүс зөндөө л гэдэг. Ер нь бол барыг ихэнх газар орлогоо угаасаа мэдүүлчдэг. Тийм болохоор тийм юм бараг л гар дээр бэлнээр л мөнгөж өгч байгаа болохоос цаанаа бол бүртгэлтэй байгаа л гэдэг ойлгох юм тийм. Тэгвэл чи болохоор өмнөх төр дүүрэг гэдэг Мацудо дүүрэгт билүү те? Мацудогийн зэрэгэлдээ хот Кашива гэдэг хот юм би. Татварт байсан юм уу те? Татварт нь те. Хэсгийн хугацаанд ажиллаж байсан. Одоо нөгөө Kakute Shinkoku гэж байдаг штэ. Жил болгон хүмүүс орлогоо мэдүүлдэг. Тэр завгүй үеэр нь би төр ажиллаж байсан байхгүй. Тэгвэл миний асууж байгаа асуултанд хариулж чадах уу? Мэдгүй л юм л да. Яг нөгөө бас амар их асуудлууд байдаг, гараад идэг юм. За саяных бол эрүүл мэндийн даатгал гэж юм. Тэгээд нөгөө нэг оршин суусны татвар гэдэг лөө. Амьдран суусны татвар гэдэг дээ шүү дээ. Тэрийг ингээд өстой ингэж төлж байгаагүй. Энийг юусоо төлөх шаардлагагүй энэ төр гэсэн тийм зөвлөгөөч бас их уншиж исэн юм байна. Тэр энэ тал дээр яг тэрийг тэгээ төлөөд явахгүй, төлөхгүй байвал яг юу болох юм гэдэг тал дээр мэдээлэл өгүүлнэ. Тий, ер нь бол бас оршин суух татварыг уусаа төлөхгүй авах ямар ч арга авах бас төлөхөөс аргагүй. Яг хуу түрүү нөгөө хоёрын төл одоо ажлын бичиг дээр нэг хөрхөн зайл гэдэг шиг яг хуу юу Kakute Shinkoku хийгээд одоо юу гэмдэ компанид ажиллаж байгаа хүмүүс дээрээс хамааралгүй тэд нар бол уус цалингаа аваад компани бүх юм хийж явж байгаа тийм. Миний яриа бол яг хуу ингээ ажил хийж байгаа оюутнууд цагийн ажил хийж байгаа гэрийн зэгтэйнэр ч юм уу те хоёр ажил хийж байгаа ч юм уу тийм хүмүүс хамааралтай гэж магадгүй. Одоо эрүүл мэндийн даатгалын тооцохдоо нийт жилийн орлогоос чинь орлогын одоо хөнгөлөлтийг хассан дүнгээс л татварыг чинь бишээ даатгалыг чинь бодсож байгаа шүү дээ тий. Оршин суух татварыг болохоор жилийн нийт орлогоос орлогын одоо юуг хассны дараа дахиад хин нэг хуйоо боёо те өөрийнхөө одоо юунд оруулаагүй гэдгээс ингээ хамаарат эмнэлэгт айгүйх мөнгө төлөөгүй юу гэдгээс ингээ хасч явж байгаад хамгийн сүүл гарсан дүнгээс нь одоо оршин суух татврын боддог байхгүй. Тэгэхээр орлогоос олон л дүн хасуулаад байвал татвар чинь бага гарна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор Монголд байгаа аав ээжигээ хуйоодоо оруулах ч юм уу те. Тийм аргаар татвараа зүүн зэ буюу оршин суух татвараа багасгах боломжтой. Би болохоор интернетээр Kakute Shinkoku-г ер нь жил болгон хийчихдэг байсан. Тэгэнгүүт би анх мэдхгүй зүүн зэ ингээл жил болгон 3 маа ч юм уу төлөөд идэг гэсэхгүй. Тэгээд тэнд ажилланаасаа хойш болохоор өөрөө интернетээр Kakute Shinkoku хийхдээ Монголд байгаа ээжигээ өвчигээ хуйоодоо оруулж бүртгүүлээд тэгээд ингээд ячдаг одоо жоохон зайл гэх юм уу. Яг хөө мэдээж угаасаа бид нэр Монгол руу мөнгө ингээл ээж мэж рүү явуулж байгаа болохоор яг батал гэх юм бол яг хөө батлна л да. Яг очиод дүүрэг дээр очиод тийм нэг гадаадад бас айгүйх нөгөө шинсээ хийдэг байхгүй. Тэгэнгүүт тэн дээр чи ингээл жоохон л те одоо юу байвал алдаа гарсан байвал алдаатай гээл ерөөсө ингээл дараал явуулчихдаг байхгүй. Яг тэрэн дээр нь би ажиллаж байсан болохоор интернетээр хийчихвэл тэрийг мэдээж шалгахгүй 5 жилийн дотор татварын шалгалт гинт орж ирэхэд баригдахгүй байвал болно гэж үзэх юм байлээ. Тэрнээс биш байнга одоо юу гэдэг хүн бүрчлэн тэ интернетээр Kakute Shinkoku-га хийсэн хүн болгон дээр очиод за чи ээж рүүгээ явуулсан мөнгөний туудалгаа аваад гэхгүй. Тэр бол гайг байх гэж би бодоод одоо сүүлийн би 2-3 жил дандаа тэгэж интернетээр хийж байгаа болохоор тэгээ хийчихвэл одоо оршин суух татвар чинь татвараа багасгах эсвэл бүр байхгүй 0 болох боломжтой юм шиг санагдсан. Тэгвэл юу ямар юм бэ те? Тэр түргүү манай подкаст маань бас яг энэ одоо яг энэ Японы яг улсын байгууллагын юм нэг интернетийн
ашиглах нөгөө амар хэцүү идэг штэ тийм ингээл юу гараад ирээ нийл ханц гэлтэй бараг. Тэгэхээр тийм боломж байгаа юу? Хоёлаа ямар нэг байдлаар одоо нэг бичлэг хийгээд ч юм уу заавар оруулаад зургаарч үт юм уу нэг тэгээд хүмүүст нэг жоох юм нэг юм боломж байд юм а гэд яах вэ дээ. Тэгэх боломжтой юу? Зааж өгөх гэх юм уу? Тэгээд тэгвэл ер нь бол орчин суух татвараа 3 жил одоо саканобуудыг хойшлуулад бүртгүүлж юу яаж бас болдог байхгүй юу? Шинсээ хийж болно. Тэгэхээр 3 жилийн хугацаанд хэрвээ орлогын алтан татвар тэгээд орчин суух татвар төлсөн бол тэрийг 3 жил урагшлуулаад дахиад бас шинсээ хийгээд яах боломжтой байдаг болохоор хэрвээ хэрэгтэй хүн гарах юм бол хоёлаа тийм гой зургаар тайлбар оруулаад тэгээд яа эсвэл бичлэгээр ч юм уу тэгээ тий. За тэрийг бит хоёр тусдаа ямар ч гэсэн ярилцсанаа. Тэгэхээр тэр талын ямартай ч одоохондоо нөө Японы хэлний талаар яг тийм хичээл одоо Японы хэлний мэдлэгэнд одоохондоо хүрэхгүй байгаа хүмүүс байх юм бол бас бит хоёрын зөвлөгөө хүрэх өдөр удахгүй ирэх баха. Тэгэх юм бол бас яг хөтэ нэг ч гэсэн арга хэсэг хугацаанд ч гэсэндээ тий. Ийм болох л ах гэж бодож байна. За ингээд ерөөхдөө энэ хүрээд хоёулынх нь яриа ер нь дуусж байна. Тэгэхээр магадгүй энэ дугаарыг сонсоод адаачгүй амьдрдаг хүмүүс бас сонсохыг үгүйсэхгүй. Тэгэхээр тийм хүмүүс маань ямар нэгэн зөвлөгөө авахар бол манай соёлоод дээр шууд ажил дээр навш болох юм уу? Тэг болно шүү дээ. Яг эрүүл мэндийн даатгалын хэлцлийн одоо цонхон дээр ирэх юм бол би ажиллаж байгаа. Яг цонхон дээр гараагүй арын юунд ажиллаж байгаа үед таарах юм бол яг таахгүй магадгүй яг цонхон дээр гарч таарах юм бол даатгалын одоо эрүүл мэндийн даатгалын талаар ирээд одоо би яг юуны хэсгээр нэдэг гэхээр нөгөө нэг эрүүл мэндийн даатгалд орохоор нөө бүртгүүлэх, тэндээс гарах, тэгээд даатгалаа хэд болох уу гэдэг тэрийг бодуулах ч юм уу тий. Тиймэрхүү юм юунд яадаг модогч буюу цонхон дээр нь ажилладаг. Тийм болохоор мэдэх чадах юм байвал монголоор сайхан яриад өгөх болохоор Японд сайн мэдхгүй гэхдээ даатгалын талаар асуумаар байна гэвэл хүрээд ирүүл хэлээд яриад өгч болно шүү. За тэгэхээр угаасаа манай подкастн дээр ингээд нөгөө чиний Facebook хаягийг тавьчихна. Тэгэхээр магадгүй Facebook-ээр нь бас холбогдож байгаа өдөр мөдрөө товлоод асууж агаад очиод яг уулзаа тайлбарлуулаад авахыг үсэхгүй юм тий. Тэгж болно шүү дээ. Болно. За ингээд ямартай ч хоёлаа хэрэгтэй мэдээллүүдийг базаад хамгийн төгсөл хүртэл нь сонссон хүмүүс айгүй гоё мэдээлэл хүрсэн байх гэж бодож байна. Тэ. Тэгээд би яг нөгөө нэг анх удаа юм подкастад орж ярьж үзлээ. Тэгээд бас бүх юмыг яг төгс яг сайн мэдэхгүй. Гэхдээ 12 жил Японд амьдарсан жоохон туршлагаасаа шинэ ирсэн ээжүүд Японд хараахан сураагүй байгаа ээжүүд оюутнуудтай жоохон ч гэсэн бас мэдээл болсон бол баяртай байна. Тийм манай подкастыг чинь бас залуучууд аягүй сонсдог. Тэгэхээр тийм ер нь Японд ирж байгаа анх ирээд уучраа болохгүй байгаа ч юм уу те дараа нэг бөө мөнгө нэгтэл нэг баримт ирдэг нэг бол хүүхдээ яах вэ хөө гэд ингээд яг энэ үед бол бас хэрэгтэй юм олоо сонсчвал айгүй олон ажлыг ингээд нөх хөнгөвчлөөд цаашаа ингээд явах л бах гэж бодож найдаж энэ ер нь цаг гаргаж юм хийгээ яваад байгаа. Тэгээ ямар ч тач миний урилгыг тийм өөр дугааруудын сонсч ирсэн. Тэгээд гоё подкаст баг ингээд волонтер маягаар баг хийгээд явж байгаа тий. Зөндөө олон ээжнүүдэд хэрэгтэй яриануудыг зөндөө ярьж байгаа танай подкаст. Баярлалаа. Тэр ээжүүд их өмнөөс баярлалаа. Яа би бүр ингээл нэг хит хоног 2-7 хоног ярихгүй байгаа л ярихаар ахаал эхэлж ярьж байгаа юм шиг амар мэрэгжлийн бус нь бүр ингээд батлагдаад байд. Яг ингээд гоё найзтайгаа суугаа ярьж байгаа юм шиг гоё дотн гоё ярьдаг гоё подкаст санагддаг шүү. Баярлалаа. За ямар ч тач чамдаа бас миний урилгыг аваад унтах амрах цагаасаа хугацлаад хүүхдүүдтэйгээ унтчих хэрэгтэй байлаа шүү дээ уулна л тий. Тэгээд ямар ч тач ямар ч хэсэг хэлсэн амдаа хүрээд бас бид хоёр ч одоо ярилцах гэж айгүй удаа цаг нь ерөөсө таарахгүй тий.
Харин тийм. Нэлийн удажлаа. Тэгтээ ямар ч тач яг ярьсан хэлсэн дагуугаа хүмүүстэй хүргэх мэдээлэл хүргээд бас ийм боломж олгосонд маш их баярлалаа. Чандаас баярлалаа. За тэгээд энэ хүргээд дуусгая гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл сонссон сонсогчдод баярлалаа. Тэгээд эргээд манай групп байгаа, бас пэйж хуудас байгаа. Тийшээ манай ороод нэмэгдээд энэ мэдээллийг хүргэх хүмүүстэй хүргээрээ дамжуулаарай гэж хүсмээр байна. Тэгээд удахгүй арай жоохон сэрэг толгойтой айгуу гоё дугаар хийнэ.